сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Их Хурсын баярын мэндийг нийт шав хүмүүстээ хүргэе. Говийн байгалийн түүхийн музейд болох одоо уран зангилаа нэртэй үзэсгэлэн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Нийт одоо миний үзэсгэлэнгийн одоо гол онцлог 7-оос 11-р ангийн сурагчдын байсан үзэсгэлэн байгаа. Ардын гар урлын төрөл болох бит бус өг болох эсгийн урлал, уран зангилаа, арьсан урлал гэсэн 3 чиглэлээр нийт 150 гаруй бүтээлүүд одоо дэлгэрсэн байгаа. За одоо уран зангилаагаар сампингаар юу хийвэл бас болох уу тийм сампин гарууд ингээд зангидж явж байна. Сампин гар бас ингээд цэцэг хийж болж байна. За тэгээд бас зохиомжлоод янз бүрийн одоо өөрхөн та күгэлтэй гинэ ээж аав гэхэл ингээд жишээтэй хийж болж байна. Ямар ч юмэг бол ерөнхийдөө бас зангилаагаар зангидж болно. Бас эскийг бас орчин үеийн онцлог юмд оруулаад бас хээг угалзыг за тэгээд эскийг бас оруулаад өнгө тооныг бас зохиомжид бас гаргаж мараа илүү сонирхолтой. За уран зангилаа ургуул тэгээд бас өөрхөн гэртээ тавьж болох шар шувуу бас хийсэн байна. Шар шувуу бас хийж болох нь за өөр амтан тий хийж бас болох нь. За арьсан урлал чиглэлээр бол 7-оос 8 дугаар ангийн сурагчдыг бол арьсаар илүү ингээд наагаад хайчлаад яхад хүүхдүүдэд бол илүү их сонирхолтой байсан. Өв соёлыг уламжлалт өв соёлыг бол сурагчдаа одоо түгээн дэлгэрүүлэх цаашид бас бусад багш нар бас энэ сурагчдаа илүү энийг зааж сургаж манай өмнө говийн сурагчид цаашаа ингээд хөгжин дэвжиж илүү ихийг сэтгэл зохиомжлуулах үүднээс бас арьсан урлыг ингэж хийсэн бүтээлүүд. За тэгээд монголчээр тэгээд арьсан урлал дотроо бас хөөрхөн энэ сампин за тэгээд Монголын уламжлалт одоо өв соёл болох бас одоо төвдөр байдаг хүмүүсд мал юугаа сайн мэдэхгүй тийм учраас мал нохоо гэдэл өөрийнх бас хайртай тий амттай өхөр мал хонь хурга шиг Монгол гэр ямар байх үг жишээтэй байшин дамдэрдэг хүмүүс Монгол гэрээ бас мэддэггүй тийм ээ тоон нь хаанах хаалга нь хаанах үг жишээтэй бас мэддэггүй. За энэ бүтээл бол ерөнхийдөө энэ бас миний музей уран гартай эмэгтэйгээр бас ороод музейн 70 жилийн одоо туршиж байсан энэ бүтээлүүд юм говийн зураач нартай. За ингээ үзэсгэлэндээ идэвхтэй манай бүх шав нарын хийсэн бүтээл үзээрэй гэж та бүхнийг урьж байна. Уран зангилаа үзэсгэлэнгийн маань 5 сарын 31-ний 14 цагаас Говийн байгаль түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд болготвол үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.